Өнөөдөр би та бүхэндээ сүүлийн үед олон улсын хэвлэл мэдээллээр шуугиан тариад байгаа ноцтой хэргийн тухай ярьж өгөхөөр сонгоод байна. Энэ хэрэг ердөө өнгөрсөн 7 хоногт ил болсон хэрэг. Энэ хэрэг нь Америкийн өмнөд Флоридагийн их сургуулийн хоёр оюутантай холбоотой давхар алалгын тухай хэрэг. Эхлээд мэдээгээр 27 настай Зам Леон түүний найз охин Нахида Брести хоёр Бангладешээс Америкт суралцаж байсан оюутнууд 4-р сард одоогоос ердөө 2-7 хоногийн өмнө шахуу сураггүй алга болсон тухай мэдээлж байсан юм. Харин сүүлд цагдаагийн газрын мэдээснээр болохоор энэ хэргийн зангилаад тайлагдаад бүр хэрэгтэн нь баригдсан байгаа юм. Энэ хэрэг олон улсын хэмжээнд ч зочирдол үүсгээд байгаа. Ингээд хэргийн дэлгэрэнгүй хамтдаа танилцгаая. 27 настай Зам Леон болон түүний найз бүсгүй Нахида Брести хоёр болохоор хоёулаа Бангладешээс Америкт ирж том гүрэнд эрдэм сурж ирээдүгөө бүтээхээр зорж байсан залуус. Цаашид найз залууг нь Америкт дууддаг байсан нэрээр нь илүү амраар Самуэль, эмэгтэйг нь Брести гэд дуудаад явъя. Өнгөрсөн 4-р сарын 17-ны өдөр одоогоос ердөө 17 хоногийн өмнө эмэгтэй оюутан болох Брести маргааш нь буюу 18-ны өдөр нь эрэгтэй оюутан Самуэлийг сураггүй алга болсон гэх бүртгэл мэдээлэл гарсан юм байна. Эхэндээ хүмүүс тэр хоёрыг хосууд байсан болохоор аль нэг тийшээгээ хамтдаа түр явчихсан байх, бүр муу хувилбараар бодоход л ямар нэг юмнаас зүхтаасан ч юм уу гэх таамгуудыг бол дэвшүүлсэн юм байна. Тэднийг илүү тодорхой танилцуулбал Брестигийн хувьд химийн инженерийн чиглэлээр докторийн зэрэгээ хамгаалж байсан, найз залуу болох Самуэлийн хувьд харин байгаль орчны бодлого, инженерийн чиглэлээр суралцаж байсан юм байна. Ерөнхийдөө тэдний их сургуульд суралцах зам нь өндөрлөг төхөж байсан ч амьдрал нь бол дөнгөж эхэлж байсан гэхэд болно. Бакалавр, магистр бүр докторийн зэрэгээ хамгаалаад дуусж байсан гэхээр ямар гэрэлтэй ирээдүй хүлээж байсан нь тодорхой. Хоёр оюутны хувьд хариуцлагатай, хизээж үүргээ үл тоомсролдог хүмүүс байсан гэж бусад оюутнууд гэр бүлийнхэнгээ тэдний таньдаг байсан хүмүүс мэддэг байсан болохоор тэдний энэ алга болсон байдал нь маш сэжигтэй санагдсан. Ингээд 4-р сарын дунд үеэс сураггүй болсон гэх бүртгэл ихснээс хойш цагдаагийнхан мөрдөн байцаалтыг шууд эхлүүлсэн. Мөрдөн байцаагчид тэр хоёр хосууд бас хоёулаа сураггүй алга болсон гэсэн нэг нийтлэг холбоотой хэрэгтэй тулгарсан болохоор хамгийн түрүүнд ойрын хүмүүсээс нь байцаалтыг эхлүүлсэн. Тэдний гэр бүлийнхэн нь болохоор Бангладештэй амьдардаг, өөрсдөө Америкт ирээд суралцаж байсан. Тэдний хамгийн эхний сэжигтэн нь бол Хашам Абу Гарбия гэгч байсан Самуэлийн өрөөний хамтрагч, мөн тухайн үедээ хамгийн сүүлд хохирогч нартай хамт байсан хүн гэж мөрдөн байцаагчид тогтоосон. Нэг ёсондоо тэдэнтэй хамгийн ойр байсан хүн нь. Түүнийг шалгах үед мөрдөн байцаагчид нэг зүйлийг анзаарсан юм байна. Тэр асуултуудаас бултаад өөр зүйл ярьж анхаарал сарниулаад хохирогчдын тухай ярихаар бүр илүү хаалттай, сэжигтэй болж эхэлсэн. Тэдний амьдарч байсан байранд өөр нэг өрөөний хамтрагч бас байсан юм байна. Тэр хүнийг нь яаралтай шалгаж үзэхэд харин тэр хүн болохоор хэрэгт огт холбоогүй нь тодорхой болсон. Харин ч бүр цагдаа нартай хамтран ажиллаад мэдээлэл өгч эхэлсэн юм байна. Улмаар мөрдөгчд байранд нэгжлэг хийх үед бас сэжигтэй зүйлс ил болж эхэлсэн. Орон сууц доторх үүдний хивсэн байхгүй, мөн тогоо, сав суулга, хайруулын тав зэрэг зүйлс дутуу байсан. Эдгээр жижиг мэт харагдаж байгаа зүйлс олон жил ажилласан мөрдөгчдийн хувьд харин гэр доторх нэг л сэжигтэй ямар нэг юм цэвэрлсэн нуугаад байгаа ч юм шиг санагдуулсан юм байна. Энэ байдал тэднийг цааш үргэлжлүүлээд бүр орон сууцны хогийн хэсэг манайхны ярьдгаар бол байрны бункерийг хүртэл шалгахад хүргэсэн байдаг. Аз болоход хогийг ачаагүй байсан болохоор бүх хогийг нэг бүрчлэн шалгасан. Хамгийн чухал эргэлтийн мөч эндээс гарсан хогийн савнаас Самуэлийн нүдний шил оюутны үнэмлэх төрөвч хувцснууд олдсон. Бүгд харин их хэмжээний цусанд нэвчсэн байдалтай олдсон байгаа юм. Энэ олдсон зүйлс нь мөрдөн байцаалтыг огцом өөрчлөөд хэргийн цаадах үнэн улам бүр ил болж эхэлсэн. Энэ мөчөд мөрдөн байцаалтын чиглэл бүр өөрчлөгдсөн. Эхэндээ сураггүй алга болсон гэж хүмүүсийг хайж байсан бол хэрэг одоо амь насанд нь аюултай байж болзошгүй сураггүй алга болсон хэрэг болон хувирчихсан.
Ингэж л эхний таамаг болох хосууд зүгээр л оргон зугцсан байж магадгүй гэсэн санаа маш хурдан нийцаагдсан. Мөрдөгчид нөхцөл байдал ямар ноцтой байгааг ойлгоод шүүхээс нэгжлэх их зөвшөөрлийг нэн даруй аваад шууд өргөн хүрээний нэгжлэх шалгалтыг бол эхлүүлсэн байна. Тэд сэжигтэн болон өрөөний хамтрагчдын байр, утас, машин, хувийн үзүүлсийг бүгдийг нь шалгах зөвшөөрлийг аваад байранд орсон шинжилгээний баг Blue Star гэх тусгай технологиг бол ашигласан байна. Энэ нь болохоор нүдэнд харагдахгүй цусны ул мөрийг илрүүлдэг төхөөрөмж. Тэгээд тэндээс илэрсэн зүйл үнэхэрийн цочирдмоор байсан. Гал тоонд их хэмжээний цус тогтсон байсан. Мөн тэр цусны мөр коридороор дамжаад сэжигтний унтлагын өрөө хүртэл үргэлжилсэн байсан. Тэд бүр илүү аимшигтай зүйлийг бол илрүүлсэн. Шерифийнхний хийснээр цусны толб илрүүлдэг технологийн тусламжтайгаар тэд бүр аимшигтай нэгэн дүрсийг илрүүлсэн байна. Орны хажуугаас хүний бие урагшаа бүхийс нь нугаларсан байдалтай хэвтэж байсан ул мөр байсан. Энэ үед хэрэг мэдээж зүгээр нэг алга болсон хүмүүсийн хэрэг байхаа болоод мөрдөн байцаалт бүхэлдээ сэжигтэн рүү төвлөрсөн. Сэжигтний утсыг шалгахад бол хамгийн аимшигтай зүйлч ил гарч ирсэн. Түүний утасны бүх өгөгдөл бүрэн устгагдсан байсан. Мессеж, имэйл, GPS мэдээлэл, хайлтын түүхгээд бүр бүгд байгаагүй. Гэхдээ мэргэжлийн шинжээчид утасны дата мэдээллийг бүхэлд нь сэргээх ажиллагааг хийж устгасан байсан хайлтуудыг бол олж чадсан юм байна. Тэр хайлтууд дотор нь хутга, гавлын яс нэвтлэх боломжтой юу? Хөрш, буун дуу сонсох уу? Цогцыг хогийн ууданд хийж хайвал илэрхүү зэрэг маш аимшигтай сэжиг төрүүлэх асуултууд байсан. Үүнтэй зэрэгцээд сэжигтэн зарим зүйлсийг худалдан авсан нь тогтоогдсон. Үүнд нь хүнд даацын хогийн ууд, лисол гэдэг ариутгагч бодис, скотч, гал асаагч шингэн, асаагуур зэрэг байсан. Эдгээрийн зарим нь онлайнаар, зарим нь хүргэлтээр ирсэн байна. Мөрдөн байцаагчид нэг дүгнэлтэнд хүрсэн нь энэ бол санамсаргүй биш төлөвлөгдсөн хэрэгэ гэж. Цагдаагийн газраас энэ талаар эдгээр хайлтууд хохирогчид алга болохоос хэд хоногийн өмнө хийгдсэн байсан. Энэ бол төлөвлөсөн санаатай үйлдэл гэдгийг онцолсон. Цаашлаад сэжигтний биед хамгаалтын шинжтэй гэмтлүүд хүртэл илэрсэн байдаг. Түүний зүүн чихжий хуруунд зүсэлт, гарын булчин хэсэгт нь гүн шарах байсан. Мөн тэр үнийгээ тайлбарлаж бол чадаагүй. Дараа нь тэд сэжигтэн эрийг машиныг шалгахад урд суудал дээр нь их хэмжээний цус илрээд тэр цус нь эмэгтэй оюутан болох Брестигийнх гэдэг нь батлагдсан. Одоо ингээд цагдаагийнханд 3 том нотлохоо байгаа. Хогийн санаас олдсон Самуэлийн цустай эд зүйлс, орон сууц доторх цусны мөр, машин дотроос олдсон Брестигийн цусны мөр. Харин хамгийн том асуулт үлдсэн нь тэд амьдуу үхсэн бол цогцсон хаана байгаа вэ? Сэжигтний гар утасны хөдөлгөөнийг сэргээсний дараа түүнийг Clearwater болон Тампа хотод байдаг Howard Franklin гэдэг гүүр орчимд явж байсныг нь бол тогтоосон. Энэ гүүр нь болохоор өмнөд Флоридагийн их сургуулиас 27 км орчим зайтай байдгийн байна. Удалгүй эрлийн ажиллагааны үеэр мөрдөгчид гүүрний хажууд нэг хар хогийн уудыг олсон. Тэр хаваар өөр хог эсвэл ил зүйл байгаагүй, ганц хар хогийн уудал хөвтөж байж. Ингээд ойртоод очиод үзэхэд задарлын хүчтэй үнэр мэдрэгдсэн байгаа. Уудыг нээхэд дотор нь хүний цогцос байсан. Хожим нь энэ нь Зам Леон болохыг тогтоосон. Түүнийг сураггүй алга болсноос 6 хоногийн дараа 4-р сарын 24-ний өдөр олсон. Өнөөдрөөс бол 10 хоногийн өмнө гэсэн үг. Түүний биед олон удаагийн хутганы шарах байсан. Үхлийн шалтгаан нь хутганы шарахаа даалгүй амиа алдсан гэж дүгнэгдсэн байгаа. Мөн гар хүлээг нь боогоод уутанд багтаахын тулд хүчээр өөрчилсөн шинжтэй байсан гэж шинжээчид мэдээсэн. Цагдаагийнхны хэлснээр энэ бол маш харгас хэрэг, түүнийг яг л замын хажууд хог шиг орхисон байсан гэдгийг хэлсэн. Энэ үед хамгийн аимшигтай нь сэжигтэн баривчлагдаагүй байсан явдал. Мөн Нахади Брести одоо хүртэл олдоогүй хэвээр байгаа. Удалгүй мөрдөгчид сэжигтний гэр бүлээс ирсэн дуудлагыг хүлээн авсан. Тэд түүний зам байдал огцом өөрчлөгдөөд маш докторгүй төрөмгийн догшин болсон талаар мэдээллийг бол авсан. Тэр шүшүүрээс гарч ирэнгүүтээ зөвхөн алчуураар бие ороосон байдалтайгаар гэртээ явж байсан юм байна. Тэгэд өөрийнхөө төрсөн эгчлөө очоод маш зохисгүй бэлгийн шинжтэй байдлаар ойртоод биед нь хүрэхийг бол оролцсон.
Тэр бүр эгчийгээ үнсэх гэж оролцсон байдаг. Эгч нь түүнийг түлхээд холдуулах гэж оролцсон ч тэр эрэгтэй хүн болохоор эмэгтэй хүнээс бол хүчтэй байсан болохоор бүрэн зүхтаа чадалгүй хүнд байдалд орсон юм байна. Ингээд ч болоогүй сэжигтэн гэр бүлийн бусад гишүүд рүүгээ хүртэл түрэмгий хүч хэрглэсэн байдалтай авирлаж эхэлсэн. Ингэж гэрийнхэн нь түүнийг цагдаад мэдэгдсэн байна. Энэ үед цагдаа нар түүнийг гэрийнхээ байранд байгааг бол мэдэж аваад бүслэлтэнд оруулж эхэлсэн. Мөн мөрдөн байцаалтын явцад тэр хэд хоногийн өмнө буу худалдаж авах оролдлого хийсэн нь тогтоогдсон байсан. Гэхдээ тэр бууга аваагүй байсан ч цагдаа нар бол тэр үедээ үүнийг мэдээгүй байсан болохоор нөхцөл байдлыг маш аюултай гэж үзэж байж. Цагдаа нар түүнтэй холбоо барих гэж оролцсон ч тэр утсаа авалгүй гарч ирэхээс бол татгалзсан. Түүний байршлыг олчихсон байсан болохоор бүслээд энэ ажиллагаанд SWAT буюу Америкийн нэгдсэн улсын цагдаагийн тусгай нэгж болох тусгай зэвсэг тактикийн баг хүртэл оролцсон. Бид 10 хүрэхгүй хоногийн өмнөх процессын тухай ярьж байна. Олон цагийн хэлэлцээний дараа сэжигтэн эцэст нь тайван байдлаар бууж өгөөд баривчлагдсан. Тэр баривчлагдах үедээ зөвхөн байны өрөөний альчуураар доод хэсгээ ороосон байдалтайгаар гарч ирсэн. Одоо хамгийн чухал нь Нахидаг олох ажил үргэлжилсээр байсан. Тэр үед нэг заваар загасжилж явсан хүмүүс гарч ирсэн. Тэд загасны шугамд гинэт нэг уутанд орооцолдоод түүнийг гаргахын тулд тэр мангров модтой намхархаг хэсэг рүү арай гүн орсон тухайга мэдүүлсэн. Тэгээд нэг үнэр мэдэрсэн гэж хэлдэг. Яг юу байсныг нь үгээр тайлбарлах боломжгүй аимшигтай хүнээ төсөөлөх аргагүй тийм үнэр үнэртэж байж. Утаснаас нь салах гэж ойртох үед тэр уутыг бол олж харсан. Уг нь хуванцар ууд байсан ч аль хэдийнэ задарчихсан далайн ус нэвт орсон байдалтай байсан. Дотор нь яг юу байгааг ихэндээ ойлгохгүй байсан ч хүний цогцос байх магадлалтай зүйл байгааг олж харсан юм байна. Тэр даруйда загасчин бол зөв зүйлийг хийж цагдаа бол дууссан юм байна. Цагдаа нар тэр даруй тухайн газарт очиод Пиналес мужийн шерифийн алба болон мужийн эмнэлгийн шинжээчийн багийг дуудаж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Эхэндээ мөрдөгчөд энэ нь Нахида Бристигийн цогцос байж магадгүй гэж сэжиглэж байсан ч түүний яг таг танихад хүндрэлтэй байсан. Биеийн байдал нь усанд удаан байсан, задварлын түвшин нь нэлээд хүнд шатандаа орсон байсан болохоор зөвхөн хурууны хийгээр таних боломжгүй болсон байж. Тиймээс таних ажиллагаа удаашраад олон нийтийн хувьд бараг 5 өдрийн турш тодорхойгүй байдал үргэлжилсэн юм байна. Хэдэн өдөр үргэлжилсэн тодорхойгүй байдлын дараа эцэст нь албаныхан олдсон шарил нь Нахида Бристиг их болохыг баталгаажуулж зарласан. Хэдийгээр хурууны хийгээр таних боломжгүй байсан ч ДНХ шинжилгээ мөн шүдний эмчилгээний бүртгэл түүнчлэн тухайн өдөр буюу алга болсон 4-р сарын 16-ны орчимд их сургуулийн цагдаагийн камерт бичигдсэн хувцаслалтаар нь баталгаажуулсан байна. Ингэснээр аимшигтай үнэн тодорхой болж 2 оюутан хоёулаа нас барсан байсан. Амиа алдсан оюутнуудын 2 гэр бүлд Америкийн цагдаагийнхан мэдэгдээд шарилыг эх орон болох Бангладеш улс руу буцаах ажиллагааг эхлүүлсэн байгаа. Сэжигтний хувьд бол хэд хэдэн хүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа. Үүнд болохоор урьдчилан төлөвлөсөн 2 хүний аллаг, цогцыг хууль бус байдлаар нуух, шилжүүлэх гэсэн явдал, нотлох баримт устгах оролдлого, хууль бусаар хорих, зодож гэмтэх зэрэг багтсан. Хэрв буруутай тогтоогдвол тэр цаазаар авах, ялж авах боломжтой юм байна. Энэ хэргийн гол асуулт болох яагаад энэ хэрэгтэй 2 залуухан докторийн зэрэгээ хамгаалж байсан оюутнуудын амийг хүнэх болсон гэдг нь одоогоор бол тодорхой болоогүй байгаа. Тэдний хооронд маргаан байсан юм уу, үш хонзон байсан уу, эсвэл атаархсан уу, мөрдөн байцаалтаар одоогоор ил гараагүй өөр шалтгаан байгаа юу гэдг нь асуулт хэвээр байна. Цагдаагийнхны хэлж байгаагаар бол амиа алдсан оюутнууд хамтдаа байсан ойролцоо газар бараг 1 цаг хугацаанд ам өргөцсөн байх магадлалтай гэж мэдээлсэн. Энэ хэргийн нөхцөл байдал маш аимшигтай, хүний санаанд багтамгүй хэмээн тодорхойлогдож, сэжигтний үйлдэлийг цэвэр харгислал гэж нэрлсэн нь олонний анхаарлыг ийхүү татаад байна. Мөн сонирхолтой нь шерифийн хэлснээр 26 настай нөгөө сэжигтэн эрэгтэй өмнө нь эрүүгийн түүхтэй байсан юм байна. Өмнө нь тэр өөрийн төрсөн ахтайгаа холбоотой гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан. Мөн өөр нэг тохиолдол болохоор тэр
өөрийн эзэмшлийн биш орон сууцанд хууль бусаар нэвтэрсэн байдаг. Тухайн үедээ түүнийг дотор нь барихад тэр байрны засвар үйлчилгээний нэг ажилтныг түлхээд унгаасан хэргийг үйлдсэн юм байна. Энэ нь мөн түүнд ял тулгах шалтгаан болж байж. Ингэснээр түүний өмнөх гэмт хэргийн түүхүүд ийм бүртгэгдсэн байдгийм байна. Одоогоор тэр шүүх хурлыг хүлээж байх хугацаанд батлан даалтанд гарахгүйгээр хоригдож байгаа юм байна. Их сурвалжуудын мэдээснээр бол улсын прокурор түүнийг энэ 7 хоногийн пүрэв гарагт 5 дугаар сарын 7-ны орчимд их тангарагтны шүүхэд шилжүүлэх магадлалтай гэж мэдээлээд байгаа. Энэ хэрэг одоогоор үргэлжилж байгаа. Шинэ мэдээлэл гарвал Мөрдөн байцаагчид цааш нь ил болгоно гэсэн мэдээллийг бол өгч байна. Ийхүү өнөөдөр та бүхэндээ дэлхийд болж байгаа цоо шинэ хэргийн тухай цаг алдалгүй хүрхийг зорилоо. Өнөөдрийн бэлтгэлийг сонсоод та нарт юу бодогдсон тухай суугтаа хуваалцаарай. Ер нь сүүлийн үед гарч байгаа хэрэгүүдийг сонсохоор гадаад дотоодод сурч байгаа гэлтгүү ер нь ойрын хүндэж итгэхэд хэцүү болсон цаг учраас ер нь ойр дотны хүмүүстэй сэрэмжлүүлж байхад илүүдэхгүй хэрэгүүд дэлхийд даяар их гарч байна. Хэрвээ энэ хүртэл сонсож дуусгасан бол зүрхэн эможи үлдэж мөн мэдэгдээрээ хэрвээ суугаад дагаагүй байгаа хүн байвал дээдлийн мөд суугаад дагавал надад маш том урам болно шүү. Дараагийн бичлэгээ удахгүй оруулахыг би хичээнэ. Та бүхэн суугаад дэмжиж хүлээж байгаарай.